Танин мэдхүй хэлээр өрөөтэй Занга ТV үзүүлж байна. Киноны цаана дугаар нэвтрүүлгийнхаа шинэ дугаараараа уулзах таатай байна. Энэ дугаарыг хөтлийн явуулахаар судлаач доктор Билүүнэ тэгээд хөтлөгч Асан дор миний бие студид хүрэлцэн байна. Тэгээд өнөөдрийн сэдэв бол Гладиатор киног ярина. Эд хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани. Энэ киноны талаас нэг хэдэн сонирхолтой баримт бас эхлээд хэлье гэж бодож байна. Тэгээ энэ кино бол номноос сэтгүүлсэн юм билээ. 1958 онд орсон Those About to Die гэдэг номноос сэтгүүлж гарсан. Тэгээ энэ ном болохоор яг сүүл дахиад Way of Gladiator буюу Гладиаторын замнал гэсэн орчуулах нэрээр бас ахиж хэвлэгдсэн юм ном юм билээ. Тэгээ энэ номноос бол яг кинон ялгардаг гол ялгаа нь бол төгсгөлийн арк төгсгөлийн хэсэг. Тэр нь бол яг эсрэгээр байдаг. За тэгээ тэрийг нь бол хэл бас цааш ярих те. Тэгээ бас нэг сонирхолтой юм олж харсан нь болохоор энэ Hawking Phoenix биш үү? Жүжигч хоёр дахь туслах дүр эрэхтэй дүр юм да. Энэ хүн нь болохоор энэ амьтны эрхийг хамгаалдаг юм. Тэр үгээр их алдартай хүн. Олон төрлийн байгууллагуудын илч төлөөлөгч хийдэг те. Бүр багаасаа энд их анхаарал хандуулдаг юм байсан юм л. Тэгээ энэ киног хийж ихэд бол энэ хувцсан дээр хэрэглэх те. Амьтны гаралтай арьс шир хэрэглэхгүй байя. Artificial нэг химийн аргаар гаргаж авсан. Ийм юм хэрэглэе гэсэн ийм саналыг бол ингээд байнга илэрхийлжсэн. Тэгээд энэ дээр болохоор Ridley Scott ерөөхдөө туршиж үзсэн. Уул нь хямдхан тусч ирсэн гэсэн. Гэхдээ болохоор яг нэг тухайн мэдрэмжийн төрөлхөө. Тийм байсан болохоор нь ер нь энэ арьс идэллээ. Жинхэнэ шир тий. Арьс идэл энийг хэрэглэе гэсэн. Энэ ч гэсэн зөв болсон баг л та. Энэ ч нэг шилдэг хувцас дизайнер бас Оскар авсан кино шүү дээ. Тэгэхээр бас яг тий химийн гаралтай юм гоё болохгүйсэн юм магадгүй баг. Тий. Тэгээ энэ бас нэг юм харсан. Энэ нэг Gladiator effect гэж тухайд болж исэн гинэ. Америкт одоо ингэ гарч байгаа шүү дээ тий. Тэр чинь нэг гоё залуучууд ингэ юбктэй байгаа шүү дээ. Gladiator чинь юбктэй байл. Тий. Тэрнээс болоод залуучууд юбктэй очиж үздэг. Тийм мод яг гарч исэн яг тухайн үедээ. Тэгээ тэрийг болохоор Gladiator effect гэж нэрлэжсэн. Энэ чинь нөгөө хувцас нь бас яалч гоё байгаа даа л да тий. Тухайнхаа нийгэмдээ ч нөлөөлсөн нөгөө Оскар авч авсан юм болж исэн. Тэгээд энэ кино найруулагч нь бол бас юм аль болохоор реалист байхыг бас хичээж исэн. Тэгээд бодит харагдахыг те бодит байдалд анхаарч исэн. Ерөөдөө нэг 10,000 хувцас хийлгсэн гэдэг юм л. Ажилчид юм да тий. Тэгээд 30,000 бамбаа болон дуулах ингээд ийм хийлгэж исэн. Тэгээд тэр нэг Колоси том юу. Тэр чинь бас яг Малтад хийлгэж исэн. Гэтэ яг нэг үндсэн хэмжээгээр нь хийлгээгүй. Гэтэ хийлгэж исэн. Тэр нь бол нэг 2 сарыг зарцуулаад тэр нэг сая гаруй доллараар хийжсэн гэдэг юм. Иймэрхүү нөгөө энэ бүхний болохоор дандаа бодиттой харагдахын тулд бодиттой мэдрэмж төрүүлэхийн тулд хийжсэн байдаг л та. За ингээд та үргэлжлүүлээд бас хариул. Гладиатор одоо Монгол төр буулгах юм бол одоо Месчин боол. За энэ кино бол ер нь бол 2000 онд анх гарсан. Ер нь үзэгчдийг ер нь дэлхийн дахныг бас байлдан дагуулсан. Тийм кино. Өмнө нь яг Ромтой кино, Ромын эзэнт гүрний мөхөлч гэдэг юм уу, Спартак гээл одоо Кирк Дуглас тоглосон ч гэдэг юм уу. Иймэрхүү кинонууд яг өмнө хийгдчихлээсэн л да. Гэхдээ энэ шиг ингэж тийм ээ Гладиатор кино шиг одоо ингэж бас байлдан дагуулж их сайн тийм ээ хүндрэлтний одоо хүмүүсийн үзэгчдийн кино сонирхчдын сэтгэлд ингэж хүрнэ гэдэг бол өстой гайхамшиг. Ингэж хүрсэн кино их ховор. Тэгээд энэ кино Оскарын 5 номинац дэвшээд одоо Оскарын 12 байдэн штэ. 5-ыг авсан юм бэлээ. Оскарт чинь 12 яг бөгжний эзэн бол 11-ийг авч ирсэн. Титаник 11-ийг авч ирсэн гээл одоо ингээд Оскарын хамаг Оскар түүчлээ гээл нэг болдог байсан штэ. Харин энэ кино бол Ridley Scott-ийн найруулсан кино бол 5 номинацыг 5 шагналыг авч ирсэн. Оскарын 5 шагнал авсан. За тэгээд Ridley Scott анх ингээд Аризона мужид Феникс хотод, Нээсл хотод түүхийн музей үзээд явж исэн юм байна. Ингээ үзээ явж исэн чинь 1885 онд зурсан. Жан Жероми зурсан шийдвэр гэдэг зургийг харчиж л дээ. Тэр нэг юм гладиаторын юм одоо бамбаа дуулга өмсчиод сэлэн бамбаа орчиод үзэгчд рүү харж байгаа. Эрхийн урууга дээшээ болох уу, доошоо болох уу гэд шийдсэн. Одоо энэ 1885 онд зурсан 1885 онд зурсан шийдвэр гэдэг зургийг харж байгаа. Тэр нэг юм гладиаторын юм одоо бамбаа дуулга өмсчиод сэлэн бамбаа орчиод үзэгчд рүү харж байгаа. Эрхийн урууга дээшээ болох уу, доошоо болох уу гэд шийдсэн. Одоо энэ
нэр нь policy юу лээ рол юм бэл. Нэг тиймэрхүү тэм зураг байсан. Шийдвэр яг латин хэлээр орчуулах юм бол одоо эрхийн урууга дээшээ гоцоолох уу доошоо юу. Одоо үзэгчдээс сууж байгаа шүү дээ. Тэр зургийг харчаад бөөх. За би яг нэг ийм гладиатортай кино хийгээд санаанд нь нэг тийм оч усрээд за энийг одоо яаж хийх вэ гэдэг. Найруулагч маань ингээд одоо өөрөө шийдвэр гаргасан. Тэгээд жүжигчдийг дуудсан. За тэгээд ер нь Хакин Феникс, Рассел Кроу гэдэг одоо Оливер Рид гэдэг одоо энэ жүжигчдийг бол дуудчихлаа юм л да. За энэ жүжигчдийг дуудаа та нарын энэ дүрд ингээд одоо тийм ээ бүтээгээд өгөөч гэдэг. За энэ юун дээр бол үнэхээр одоо маш олон энэ уулын Дэвид Франзонигийн одоо зохиол л доо. Дэвид Франзонигийн зохиол. Тэгээд одоо энэ түүхэн драм киног одоо Ридли Скотт ингээд найруулж байгаа. Тэгээд Джон Логан, Уильям Николсон гэсэн усуд ингээд одоо бас энэ юунд хамтарсан байгаа юм. За тэгээд Кони Нилсон, Томас Арана, Ральф Муллер, Оливер Рид гэх мэтийн Жимони Хүнсүү гэдэг одоо юм те Дерек Жакоб гэдэг ийм хүмүүсийг одоо дуудсан байна. Та нарын кино тоглоод өгөөч гэдэг. Харин гол дүрийн Максимус тоглож байгаа одоо Рассел Кроу бол би чадахгүй байна. Би бол өстой үнэхээр чадахгүй байх гэдэг. Тэнгот нөгөө ч ингээд юмаа бичиж байгаа ш. Та энийг нэг уншаадах та гэдэг. Та уншуулад үзчих. За болж чинь гэдэг. Харин та жаахан жингээ хасч чадар гэдэг. Рассел Кроу ч бас их жинтэй хүн байсан байна тухайн үед. Би танд одоо тийм ээ 4 сарын хугацаа өгөөч гэсэн билүү нэг тим юм байна. Тэгээ хүмүүс чинь жимд яваал одоо кинон тоглох гэж байгаа гэл хоол ундаа сойгоол ингээл одоо тэр киноны тэр дүрт орох гэж байгаа гэл ингээл энэ жүжигт чинь бас тийм байдаг шүү дээ. Сахлаа ургуулах, сахлаа усах нь гусаад одоо дүрээ хүлээгээд байдаг тийм ээ. Жүжигч нийл одоо мэрэгжил шүү дээ энэ чинь. Рассел Кроу гэсэн чинь Австрали дахь эдлэн дээрээ 2-3 сар болсон гэлүүд. Зүгээр эдлэн дээрээ л ажилласан. 13 паунд хассан гэдэг лөө 15 паунд хассан гэдэг. Турсан. Тийм турсан. Тэгэхээр чин зэрэг мань нөхөр бол одоо нэг бараг ер нь за зүгээр жишээ хэлье л да. Тийм турхаа гэхгүй л да зүгээр 50 хийлтэй хүн жишээ авъя л да. 50 хийлтэй хүн бараг талыг хасцсан гэх юм уу 25 хил хасцсан ч гэдэм юм. Ер нь яг өөрийнхөө өмнөх байсан жингээс яг талыг насаа ийцсэн. Тэгээд чинь яг тэр кинон дээр тэр ийм шөвгөрдүү царайтай одоо хоёг дуулгаа ингээд өмсгöd их сүрлэг харагдсан тийм жүжигчин байгаа шүү дээ. Тэгээд за одоо энэ кинонд ингээд тэ кино зохиолч нь энэ юм аа гэдэг ингээд уншуулсан чинь Рассел Кроу би чадахгүй л ах уулын би татгалц гэдэг одоо тэгээд татгалцлаа гэж бодоход энэ дүрий чинь өөр хин дөхөх юм бэ? Өөр жүжигчдэд санал болголоо гэхэд ихэнх нь бас шалтак хэлээд тэгээд татгалцаад байна. Та нэг тоглоотгооч гэж Рассел Кроу ихэхгүйсэн юм билээ. Тэгээ Рассел Кроу одоо энэ юугаа уншаад тийм ээ түүхийн одоо кино зохиол уншиж байгаа шүү дээ. Тийм. Ингээд уншаад гівгэнд өөрөө дурлаад чин сэтгэлээсээ энэ кинонд ингээд одоо тоглохоор болсон гэдэг. Тэгээ бэлтгэл их хийлэгдэг. Маш их бэлтгэл хийлэгдэг. Одоо байлдааны бэлтгэлийн тийм зураг авалтаа шүүхэд шөрөмсөн сундлаа бэлтгэл хийжсэн гэж байгаа. Рассел Кроу чинь гайхалтай. Тийм. За тэгээд энэ кинонд дээр ингээд Хакин Фениксийг ингээд тоглуулна. Энэ одоо эсрэг талын бас л одоо Комод Сезерийн дүр тоглож байгаа шүү дээ. Тэгэхэд бодит амьдрал дээр айгүй сайхан ааштай хүн байсан гинэ. Айгүй сайхан зантай. Ер нь их гоё хүн байсан гинэ. Даанч эсрэг дүр бүтээх гээд байдаг. Дүрдөө орч чадахгүй байсан гинэ. Тэнгот нэг удаа бүр гуйсан гэсэн. Рассел чи намайг нэг гэстэ нэг дургу өргөтлийн 2 хаалга даатах төхөө. Эсвэл 3 хаалга даатах. Тэгэхээр миний уур хүрээд би чамтай ингэж дүрдөө орох гээд байна гээд. Дүрдөө орч чадахгүй байгаа байхгүй юу? Хүн тэгнэ л дээ. Хүнийг нэг юм уу 2 3 хаалгачаад хүний уур хүрэл чи юунд хаалгатаад байгаа ингээд. Тэгээ шүү дээ. Яг ингээд нэг тий. Чи юу яах гээд байгаа ингээд зүгээр байхад гар үрдэх юм бэ? Үзэхүүч гэдэг юм ингээд одоо ингээд нэг ийм хүний уур хүрж байгаа шүү дээ. Жигнээс нь уурлуулад өгөөч гээд. Тэгэж бас нэг. Тэгээ алгадсан. Тэгээд гойж исэн. Тэгээ энэ зэрэг авах дээр Рассел Кроу бүр бодож чадчихсан. За өөр хүнээр алгадтал гээд. Зүгээр алгадаг юм. Үгүй чи алгадаа. Би чамд хандах гээд байна гэд. Тэгэж бас гойж исэн.
За тэгээд Сондог бол. тий их сонь тохиолдол. Тийм. Тэгээд энэ киноны дуунд одоо хэнийг Luciano Pavarotti-г та энэ киноны саундтракийг оруулаад өгөөч гэж гуйсан байгаа. Дэлхийн алтан гургалтай Италийн алдарт өөрийн дуучин штэ. Тэгтээ одоо насарцсан л та. Luciano Pavarotti татгалцсан юм билээ. Харин дараад нь энэ кино үзсний дараа бурхан за би өөртөө ордог байжээ гэж их харамссан юм шиг байна. Тэгээ харамсаад Гладиатор киноныхаа дууг би байсан бол ингэж дуулах байсан гэдэг нэг дуулсан юм билээ. Тэр нь одоо цацагдсан л байлээ л дээ YouTube-д. Luciano Pavarotti-гийн El Gladiatore гэдэг. Тэгээд Luciano Pavarotti татгалцсан болохоор нэг Ирландын нэг дуучин хэнийг л оруулаад нэг Now We Are Free гэдэг нэг юм дуу байдаг шүү дээ. Яг төгсгөлд нь гардаг. Тэрнийг нь дуулуулсан тийм тохиолдол бас байгаа. Тэгээд одоо энэ киноны одоо зураг авалт ингээ болохоор боллоо. Тэгэхэд Бэлгэд одоо барбаруудтай байлдах гэж байгаа. Бэлгэд зураг авалт болох гэдэг. Тэгсэн чинь Russell Crowe яг тэр тулдаанд ороход чон хажууд нь байх хэрэгтэй байхгүй. Чонтой байдсан шүү дээ. Хүмүүс нохотоо гэж хараад шиг байна. Чонтой. Тэгэн гот нь Бэлгийн амтны эрхийг хамгаалах хуулиар халдварт өвчин, галзуу чоны өвчин, янз янзын юм юу болно гэд сургацсан чоныг тоглоулаагүй. Тэгэд оронд нэг нохоо тоглуулахдаа тэр нохоог нь жахан чон шиг өөрчилж тоглуулсан. Тэр зохиол дээрээ чон нь барбаруудаа байлдж хагаад эзнийг хамгаалаад үхэх хэрэгтэй байхгүй. Кинон дээр бол өхүүлээ. Сургууль дээр шалгаар. Зүгээр зүгээр зохиол юу. Зүгээр амьд үлдээчигээ дараад шийдсэн юм шиг байна. Зөв. Энэ киноны зохиол ерөөсөл 32 хуудас байсан. Энэ кино яг зураг авалтын хугацаанд киноны одоо зохиолч нар маань тэр зураг авалтыг харж байгаад үргэлжлүүлээ бичээд исэн гэдэг байгаа байхгүй. 32 хуудастай кино зохиол гэдэг чинь одоо газ гараад дуусчихд юм байна. Тийм шүү дээ. Нэг хуудас чи ерөөдөө 1 минут орчмоор тооцдог шүү дээ. Тэгэхээр чи 32 минутын кино. Тий. Тэгэн гот нэг үргэлжлүүлээд бичээд исэн. Харин энэ жүжигчдийн дүрдээ орж байгаа нь бүр таалагдчихсан учраас одоо Максимусыг ингэя, тэгья, ингэя гэдэг ингээд одоо тий Хакин Фениксийг буюу одоо комодо тоглож байгаа хүнийг нь тэгүүлээ гэдэг ингээд бас нэг үргэлжлүүлээд бичижсэн. За тэгээд дараад нь яг тэр барбарууд руу ингээд дайрахаар болдог. Байлтах гад эхэлдэг. Тэгсэн чинь нөгөө байгаль хамгааллын хуулиар Бэлгийн одоо засгийн газар болон Германы засгийн газар зөвшөөрөг юм байна. Яг Англид зургийг авахар болсон. Тэгсэн чинь нэг юм ойг ингээд устгаад цэвэрлээд Английн засгийн газраас нэг ойг ингээд устгаад цэвэрлээд тал газар болгоод оронд нь өөр юм хийх гээдсэн юм байна л та. Хаана гэлээ энэ Кардифийн ойролцоо байсан уу? Энэ Лондонгийн ойролцоо байсан юм шиг байна. Бид нар энэ ойг ингээд устгах гэж байна гэд ингээд хэлэхэд за яг наан чин зураг авахуулъя гэд. Кино эхлэхдээ нэг зураг авалтуулж байгаа шүү дээ. Тэгээд наад ойгийг чинь бид нар бараг дийлийнх нь өөрсдөө энэ кино зураг авалтаар устгаад өгье гэд. Аль нь ашигтай. Катапут шидэл ингээл явдсан штэ. Тийм ээ. Яг тэр зураг авалт нь бол Англид болсон. Тэгээд энэ байгаль англичууд бол яг энэ зураг авалтыг нь бол нутагтаа хийлгүүлсэн л дээ. Тэгээд бас хэрс тоглоулъя гэдэг. Колизед хэрс байх хэвээр. Хэрс тоглоулъя гэдэг. Нөө хэрс нь одоо хүн чоногч барай сургадаг, барч сургадаг юм байна л да. Хэрс сургадаг. Сурна гэдэг. Индикийн заанаас өөр Африкийн заан бас сургадаг. Тахих бас сургагддаг. Номхордгуул амьтад байхгүй юу? Хэрс яг тэр кино зохиол дээр байсан. Уламжлалтай болох байсан баг. Гэхдээ тэр мондог жүжигчдийн чинь хэрга дунжуул. Тэр том амтан чаа. Тий. Тэгэхээр хэрс тоглоулах гэж хагаад бас болчихсон байдаг юм билээ. Уулна тэр Колизей дээр нэг гладиатор ганц хэрстэй толдог гал. Их сүртэй зураг авалт болох гэдэг. Сургуультай хэрс байдгүй. Хэрс ер нь сургуульд тий сурдаг. Тий яг тиймэрхүү байдал бас нэг орж исэн. Тэгээ оронд нь тэгвэл оронд нь одоо бахан гладиаторуудыг байлдуулчаад оронд нь одоо өөр барыг оруулъя гэд Бенгалийн барыг сургалтанд одоо сургацсан байсан Бенгалийн бар. Нөгөө барууд нь яадаг вэ? Кино яг зураг авалт болсон чи хөдөлж өгдөг.
савраа долоогоо твтээд идэг. Нэг сургуульд. Тийм. Номхорцсон барнууд тоглох гэдэг шүү дээ. Тэр чинь одоо Максимусыг ингээл нэг байлдж жагаад ингээд одоо барлуу шахтан шүү дээ. Араас нь ингээл татангут нэг нүхэн дотроос тий Колизей дотор ингээл бар гарч ирээл барих гал тэнгут нь зүхтаагаал дахиад байлдаал нэг газлын бар гэдэг. Тий Тигрис гэдэг баатарт ингээд тулдаал ингээд яг ингээд ингэж идэг. Тэгжээтэл ч нэг барыг нь болохоор зэрэг яаж ин кино эффектээр одоо тэгээд одоо хөдөлгөөнд оруулъя ч гэдэг юм уу. Архиралт эдний хөдөлгөөнд оруулъя гэдэг. Нөгөө барууд нь хөдөлж өгдөг. Зүгээр хөвдөд. Зүгээр хөвдөд болж байхгүй байсан. Тэгээд энэ за одоо тэгвэл одоо тий өөр дараагийн асуудал нь одоо яг үгэнгот нь Хакин Феникс яг Рассел Кроу хоёр бод амьдрал дээр аягүй сайн одоо андууд мөртлөө нөгөө Гладиаторын эзэн нөгөө тоглодог Проксимо шүү дээ. Максимусын эзэн болдог. Оливер Рид гэж жүжигчин байдаг. За тэр Оливер Ридтэй яг тэр кино зураг авалтан дээр болон жоохон харьцаа жоохон муутай байсан. Рассел Кроу, Оливер Рид хоёр хоорондын харьцаа. Одоо тэгэл зөндөөл бас асуудал гарна шүү дээ. Одоо ажил болсон хойно зөндөөл одоо муудах сайдах юм гарна. Харьцаа жоохон муутай байсан. Тэгэд Оливер Рид болохоор зэрэг би энэ кино тоглож байгаа. Одоо энэ кино өстой сайхан кино болно гэд өөрөө бааранд ороод 20 эдэн шил пив уугаад нэг шил Jack Daniels виски уугаад баахан коктейл ууцсан л 10 эдэн коктейл уугаад $600 одоо төлбөр гаргасан юм байна л да. Нөө нэг Navy-нүүдтэй архитаад. Усан цэргүүдтэй архитаад. Би одоо тийм Гладиатор гэдэг кинод бүтээж байгаа. Өстой нэрэ бүгдий чинь дайлан би бол өстой одоо ийм гоё кино тоглож байгаа штэ гэж нэг жоохон архитцсан юм байна л да. Тэгээ одоо яах вэ? Нэг шил архи одоо за нэг 10 эдэн доллараар авсан юм бол чи $600 гэж чинь өмнө амар орж л дээ. Тэр дороо гівгэнд шок өгөөд реакц өгөөд зүрхнээ хаагдаад нас орсон юм байна л да. Өөх тий. Тэр дороо нас орсон. Тэгэхэр чин зэрэг одоо энэ байдал хэцүүдчихэж байгаа үстэй. Нөгөө нэг яг нэг жүжигчин чинь байхгүй болчиход байдаг. Тэгэхээр Оливер Рид буюу Проксимогийн дүрийг өмнөх дөрүүдтэй жоохон гэж кино компьютер график ашиглан үргэлжлүүлж нэг гаргасан байгаа юм. Тэгэд хэрс тоглохгүй гэдэг шалтгаан нэг хүн нас орчод байгаа шүү дээ. Хэрс дахиад нэг хүн нохол яах юм бэ? Тэгэхээр энэ Оливер Рид гэж жүжигчний сүүлчийн дүрнэ гэж ярьдیں۔ Одоо хийс final role гэж байгаа. Сүүлчийн дүрнэ гэж байгаа. За тэгээд энэ за ингээд Оливер Ридний яатсан байхгүй болсон. Одоо яана гэд. Тэгэд одоо яах вэ? Одоо компьютер графикаар үргэлжлүүлье гэд. Тэгж гаргасан байгаа. Тэгээд энэ чи түрүү хэллээ. Малтад Колизей барьсан гэд. Сая гаруй долларын үнэтэй барьсан байгаа юм. За харин 2000 үзэгчийг оруулсан. Яг тухайн үеийн хувцас мовцын өмсүүлээд одоо тийм 100000 хувцаснаас өмсгсөн баг тийм. Тэгээд өмсгөөд дараад нь яаж байгаа 50,000 хүн болгож харагдуулах гэж ингэж одоо томсгож штэ. Тэр Колизей бол ийм том театр байгаа шүү гэд 50,000 хүн болгож харагдуулах гэж. За одоо ингэж яаж ийн одоо Колизейг Малтад хийчлээ. Уул нь Италид одоо уул нь яг тэр Ромд очиод Колизейгийнхаа туурыг аваад эвлүүлж штэ. Тэгээ өөрөөсөө цаасан макет хийгээд ийм байгаамаа гэд хөрөнгө өнгөөр будаад одоо тий яг Колизей гэд тэрнийг томсгож байгаа штэ. Бас тэгэж эвлүүлж тэр Колизейгийн зургийг одоо тэгэж хийж байгаа. Тий гаргаж ирсэн байгаа юм. За тэгээд энэ Joaquin Phoenix гэд одоо Хакин Феникс гэж жүжигчин Am I merciful гэд энгийн асуух байсан юм байна л да. Одоо өөрийнхөө ихчээс Луцидагаас би инэрэнгүү биш гэж юу гэж асуух хэрэгтэй байсан юм байлээ. Дүрдээ ороод Am I merciful гэж нэг амар ууралдсан шүү дээ. Би инэрэнгүү биш байна уу гэж нэг ууралдсан шүү дээ. Яг тэр дүрдээ ороод ингээд хэлсэн байгаа юм. Дүрдээ ороод. За тэгэхэд энэ киноны нэг оргил хэсэг байна. My name is Maximus Decimus Meridius гэж нэг тэгдэж шүү дээ. Хөөе боол чи яагаад дуулга авахгүй юм бэ гэл те. Тэгэхэд намайг My name is Gladiator намайг Gladiator гэдгээ те биш чи боол гэдгээ гэж тэгж шүү дээ.
Чи яахаараа эзэн хаан руу нуруугаа харуулдаг вүлээ? Чам тушааж байна гэсэн чинь дуулга авснаа намайг Максимус Дисимус Меридус гэдэг. Ромын Феликс легионы жанжин. Жинхэнэ эзэн хаан Марк Аврелигийн үнэнч албат. Хөнөөгдсөн эхнэрийн нөхөр, хороогдсон хүүгийн эцэг байна. Энэ яваа насандаа биш юмаа гэхэд хойд насандаа заавал өшөөгөө авах болно. За яг энэ киноны хамгийн оргил хэсэг нь байхгүй. За яг энийг хэлхийн тулд дүрдээ орох гээд янз янзаар хэлэх гэж Рассел Кроу бичээд хэлж исэн баг. Гүйгөө. Одоо бичснээр л яар. Бос нь болохгүй байна гэдэг. Тэгээд Spaniard гэдэг дуудаад байгаа шүү дээ. Өөрийг нь Испан хүн гэдэг. Тэгэхэд өөрөө би Антонио Бандерас шиг жаахан Испан ялгатай англи хэлээр яриул яасан юм бэ гэд асуусан байгаа. Найруулагчаасаа гүгү чи байгаагаар яар гэд. Чи одоо байгаагаар яриа гэд. Бас яг чинь дүрдээ тэгж амар орж байгаа байхгүй. Тухайн үеийн одоогийн Испани ус Ромын эзэнт гүрний үеийн Иберийн хойг. Одоо Испани Португал чинь одоо Иберийн хойг дээр очиж байгаа. Тэгээд Иберийн хойг дээр амьдарч байсан хүн одоо Ромын цэрэг татагдаад тэгээд генерал болтлоо, жанжин болтлоо явсан байх нь шүү дээ. Тэгээд кинонд ингээд байж байхдаа байлдахынхаа өмнө Максимус гэд ингээд байгаа шүү дээ. Шороо атгаад заавал ингэдэг. Тийм биз? Тэгээс сэлмээ аваад тулдаанд ордог. Максимусын яг энэ үйлдэл яг юу юм болоо? Шийдвэр юм болоо гэж хүмүүс эргэлзээтэй. Энэ цаагаараа зүгээр л газар хөрс шороо тийм ээ энийг ингэж энэний төлөө гэж хүндэтгсэн зүр тариачин хүн баг. Тариачин хүн гэсэн ойлголтыг Зүг. цаагаараа гаргаж ирэн шүү. Найруулагч Ридли Скотт ч нөрөө ингэж гаргаж ирж байгаа. Тэгээд ер нь бол их олон бас нэг дөрүүд бол одоо бүгдээр дүрдээ орох гэж маш олон хоног бэлдэж жинхнээсээ ууралж ирсэн. Тэгээд дараад нь тайшруулах юм өгч илээсэн юм бэ л. Нэг дүрдээ орсон хүмүүстэй. Дүрдээ орж байгаа байхгүй. Энд чинь бас хизүү мэрэгж шүү жүжигчин гэдэг чинь. Жинхнээсээ уурлаад болж өгдөг. Бас яг тэр яг энэ чинь бас түүхэн айхтар эсрэг тесрэгийн мөргөлдөөнтөл кино шүү дээ. За тэгээд дараад нь одоо Ридли Скотт найруулагч. За одоо бүгдээрээ ингээд одоо тэ дүр аваад ингээд хийцгээгээрээ гээд. Тухайн үеийн одоогийнхоос харьцуулах юм бол кино техник, технологи нь жаахан хэцүү байж. Айгүй хэцүү байж. Их мөнгө зардах гадбайдаг. Гэхдээ хэдэн саяар хийгдээд хэдэн саяын ашиг орлого оллоо. 100 орчим саяар хийсэн байсан. Тэгээд 400 саяын ашиг орлого олж байгаа. 480 саяын ашиг. Тухайн үед тэгээд бас за одоо ийм тоног төхөөрөмж хэрэг зэрэг үнэн бас хэцүү байдаг. Гэхдээ яг хуу чадлаараа л зүтгэж байгаа шүү дээ. Тэгэд ихэнх тохиолдолд за ямар ч байсан энийг ингээд харьцуулчих шүү. Ингээ шүү гэд. Тэгэхээр маш мундаг график тийм ээ кино график тал дээр скрин сейвер лөө тийм ээ тийм тал дээр мөн хөгжим тал дээр маш сайн хийсэн энэ киног. За тэгээд өөр чин болохоор зэрэг яг энэ кино болохоор зэрэг Америкт нээлттэй хийсэн шүү дээ. 5 дугаар сарын 1-нд нээлттэй хийсэн байгаа. Англид 5 дугаар сарын 12-нд нээлттэй хийсэн байдаг байлаа. Би жоохон андуурч мэдээж 3 дугаар сарын бас 2-ын ч вэ 12-ын ч вэ нөө яг тим юм байгаамаа анх нээлттэй хийсэн. Тим юм байна. 2000 оны 5 дугаар сарын 5-нд Америкт нээлттэй хийгээд 2000 оны 5 дугаар сарын 12-нд Англид эхэлж байсан. Тэр эхэлж нээлттэй хийснээр нь л одоо мэдээж хэрэг үүснэ л дээ. За тэгээд 155 минутны кино 103 саяар бүтээгдээд 465.4 саяын ашиг орлого энэ кино бол олж авсан байна. За тэгээд бод амьдрал дээр энэ тэр Наполеонд тоглосон шүү дээ хамгийн сүүлд. Хакин Феникс уул яг сэтгэргээ нэг уралдаа жүжигчин байгаа шүү дээ. Хакин одоо нэг тийм Латин Америк гаралтай жүжигчин шүү дээ. Уул нэг мундаг жүжигчин. Тий, Оскартай бас тэрч. Тий. Кино зураг авалт дуусны дараад нь Рассел Кроу, Хакин Феникс орч Рассел Кроу их дайлсан гинэ.
уучлаарай гэдэг. Тэр чинь кинон дээр хэрэлдээд би нэг үзий ядаад байгаа хоёр ихгүй. Тэр кино дуусныхаа дараа болохоор дуусныхаа дараа застэр манийгаа уучлаарай гэж нэг уучлаарай. Тэр чинь яг нөгөөх нь яг тийм дүрийг бүтээсэн байдаг. Ихтэй ёстой амар муухай зөвүүн дүрийг бүтээсэн байхгүй. Энэ мөстэй ямар өөдгүй ийм юм хаан болоод хата яад гиндээстэй энэ мөкстэй нараас алаа ихэнс гэсэн тийм зөвүүн дүр бүтээсэн шүү дээ. Гэтэл хожим нь дэлхийд дахныг байлдан дагуулсан хаан ширээний тоглоом гэдэг кино байдаг шүү дээ. Game of Thrones. Тийм, Game of Thrones. Тэрэн дээр гардаг нэг юм уу бутаж хүүхэд байдаг шүү дээ. Джейми одоо нэг Роберт Братионы бутаж хүү тэр нэг Жофре Братион гэдэг нэг мангар утсан байдаг шүү дээ. Хаан болох гэдэг юм дарангуулагч. Нэг хиний Нед Старкийн толгойг авч маваад байдаг. Нэг шаардлоготой нэг бацсан. Юу ч чадахгүй барьж аваад очиж зодоод хэвээр мөнгөс далаагчмаар гэдэг мөртлөө хүн халддаггүй өөрөө хаан болцсон мөртлөө айгу балиар юм хийдэг. Нэг балиар нэг. Тийм ээ. Тэр кино тоглосноос хойш Жофре Братон тоглосон залуу шүү дээ. Гэхдээ би одоо дандаа эрг кинонд л тоглоно. Эрг дүрийг бүтээгийнэ гэдэхгүй бол гудамжаар явахаар Жофре Братон гэдэг хүмүүс ингэ үзий ядаад болж өгөхгүй гэдэг чинь энэ юу гэсэн үг вэ? Тэр дүрийг маш сайн гаргасан гэсэн үг байхгүй. Тийм байлаар муухай дарангуулагчийн дүрийг сайн гаргасан. Гаргахын тулд Гладиатор киног үзээд энэ хин Жаквин Феникс Комод Цезарийн дүрийг яаж гаргаж ийн гэдгийг айгүй олон цагаар үзэж, олон өдрөөр үзэж судалж ирсэн гэж. Комод Цезарийн дүрийг. Зүг бэлтгэл болгох та. Бэлтгэлээ хийж явах та. Энэ хараа хаан хүний ийм дарангуулагч хүн ийм байдаг байх нь шүү дээ. Ингээд уулан тэр Жофре тоглосон жаал чинь зүр жирийн даруухан хөөхт юм бэлээ л дээ. Хогийн юм л байх л та. Хогийн юм тоглоулаад хүмүүс гудамжаар харах болгонтой Жофре чинь гэдэг. Тэ нэг хаан ширээний тоглоом гэдэг кино. Тэгэд тэр дараад нь яаж ин Гладиатор киногоос жишээ авч Хакон Фениксийн жүжиглэлтийг маш сайн бүр ингээд шалгаал, шинжээл харж исэн гэж байгаа. Хакон Феникс бол мундаг гаргасан шүү. Комод Цезарийн дүрийг, дарангуулагчийн дүрийг маш мундаг гаргасан. За тэгээд дараад нь ийм юм байгаа юм. Гладиаторууд нэг нааж могоо ингээд нэг модон тавганд ичээд гэд нүдж ягаад тэр модон тавгаа аваад нааж могооны эргэн тойр нэг чулуунууд байдаг. Ээлжир чулуу авангууд могоо хатгах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр жинхэнэ могоо хичнээн сургасан ч гэсэн хатгачдаг юм байна л да. Тэгэл баг л да. Тэгэхээр тэр могоог нь юугаар оруулж кино одоо тэ компьютер график эффектээр гэл хатгах галгаа шүү дээ. Тэр Гладиатор тоглож идэв шүү дээ ингээд. Тий. Гэл хатгах гаддаг. Гэх мэт тиймэрхүү байдлаар гүн ч одоо зүгээр кино хийж байгаа болохоос иш одоо яах юм бэ? Хүн мод хард очил одоо юу болох юм бэ? Чинь бац нүхэд тэгээд үхээд жигнэс үхээд байл юу болох юм бэ тийм ээ? Гэх мэт одоо маш олон тийм ард нь байгаа юм одоо эффектүүд бол их болсон. Гэтэ энэ киног маш их хичээж ээж, үргэлжлүүлэн киноны явцад үргэлжлүүлэн бичжээж, зовж ээж хүн болгон энэ кинод оролцсон болгон чин сэтгэлээсээ зориулж ээж энэ кино бол бүтэж байгаа. Тусгай эффект нь бас яг Оскар авсан. Тий, тусгай эффектээр Оскар авсан. Нөгөө могоо бас нөлөөсөн л багтаа тэр Оскар аваад. Тий, нөлөөсөн. Одоо хоёул энэ ч нэг могоо тавьчаад ингээл бол хатгуулна. Тэгэж. Нөгөө чадахгүй шүү тэр чинь тэр могоо бол могоо. Байгалийн зөнөөр хатгах. Тэр чинь намаа кино тоглуулж байгаа юм байна. Би зүгээр хатгах байгаа дүр эсэх юм байна гэж тэр могоо бодохчгүй. Угаас ойлгохгүй тий. Тий, ерөөс ойлгохгүй л байхгүй юу. Тэр амьтныг тоглуулахтай тал дээр бол ингэж гаргаж ярьж байгаа юм. За тэгээд энэ кино маань харин тэ ард нь бол ийм их эффектүүд ингээд явсан. Харин энэ кино маань бас яг юу илэрхийлж вэ? Яг юу илэрхийлээд байгаа юм бэ? За энэ бол яа харахгүй тухайн үеийн эртний Ромын сүрхүчнийг харуулж байгаа. Найруулагч Ридли Скотт эртний Ром бол эртний Ромын иргэншил бол эртний Ром гүрэн бол ийм айхтар сүрхүчин төгөлдөр байсан юм аа. Эртний Ромын сүрхүчин гэдгийг би өстой ингэж чадан ядан харуулж байгаа шүү гэдгийг бас гаргаж ирсэн байгаа юм. Максимус. Энэ бол зөвхөн уран сайхны дүр. Ийм хүн бодит амьдрал дээр бол байгаагүй. Зүгээр уран сайхны дүрээр нь оруулж ирж шүү дээ.
Максимус гэдэг гладиатор байсан юм уу үгүй мүү гэл. Тэр чинь үгүй ээ. Тэр чинь кино өөр, бодит амьдрал нь бас өөр. За тэгээд уул нь яг энэ түүхийг нь үсгэл юм бол манай эртний 180 онд хойд Англиас Умард Африк хүртэл Гибралтар хоолоогоос хар тэнгис хүртэл Pax Romanica буюу Ромын инх оршин тогтнож исэн. Ромыг энэ үед агуу их философч, сууд ухаантан, эрдэмтэн Цезар, Маркиус, Эмилиус, Антониус, Аврелиус буюу Марк Аврели гэдэг Цезар удирдах байсан. Инхэн одоо энэ яг түүхэн цаг үедээ Цезар Лусида гэдэг охинтой. Комодус Луци Эмили Аврели Комод гэдэг хүүтэй. Ийм байсан. Харин Гай Мацел Ливи гэдэг өргөмөл хүүтэй байсан. Өргөмөл хүүтэй байсан. Бас чинь 17 жил хаанчилсан үеийн байдаг л 27 жил хаанчилсан гэдэг л ямар ч хэлсэн Марк Аврелигийн хаанчлалын үед 4 жил инх тайван байсан. Бусад үед дандаа дайн байлтантай байсан л да. Гэхдээ персүүд, парфянууд дандаа хүнддэгдэг байсан. Харин одоогийн Герман, Польш, Болгарын нутаг дээр байгаа барбаран, Визгот, тийм ээ, Скиф Сармат, Вандал одоо энэ одоо барбарын айрмууд шүү дээ. Эднэр нь бол ерөөсө хүлийн зөвшөөрдөггүй эднэртэйгээ байлддаг байсан. Одоогийн дундад Европын нутаг шүү дээ. Герман, Бельги, Люксембург, тийм ээ, Болгар, Польш гэдэг ингээд Орон Европын орон орж байгаа. Эднэртэйгээ байлдаж ирсэн. Энэ байлдааны дараа Ромын Цезарын биеийн их моддаг. Тэгээд бүх юмыг ямар уран гоё гайхамшигтай хийж ард түмэн улс орноо удирдсан хаан байсан гэж бодит амьдрал дээр харамсалтай нь дараа нь хаан болсон хүүн Комод гэж нэгстэй эцгээсээ 180 градус эргүүлсэн дарангуйлагч л байсан л да. Би өөрийнхөө Комодыг болгомооргүй байна. Миний өргөмөл хүү чи болооч гэж Гай Мацел Ливигээс гуйсан байдаг. Аава би таны өргөмөл хүү болохоос ш таны цусан төрлийн хүн бишээ. Чи бити татгалзаач гэж гуйдаг. Тэнгуут нь Комодтой уулзаад Комод чи тэр ах トゥ хоёр шиг өссөн биз дээ гэдэг. Тийм ээ аха. Юу болсон бэ? Аав намайг хаан болооч гэж гуйсан. Чи тэгтээ татгалзаагүй үсттэй. Бити татгалзаач гэж гуйсан юм а Комод. Гэдгээд хийдэг. Комод тэгтэл аав руугаа сохор зарцаа явуулдаг. Манай аав алимын дуртай алим хуваагаад идья гэд явуулдаг. Тэгээд айл нэг талд нь хутгахныхаа айл нэг талд нь хорт хүрх. Хортоог нь манай аавд өчрөө гэд явуулчихж байгаа. Тэгтээ чи сохор юм чинь хортоо талыг яаж ялгах вэ гэж асуух. Би 90-ийн тэмдрээд мэдэрчнэ Комод эзэнтэй ингээд. Ингээд нөгөө сохор зарцсан. Цезар хоёулаа алим хувааж идийгээд хорлсон байгаа юм. Одоо нөгөө хортоо талын Цезар тогтсон. Тэгэхэд Цезар Марк Аврели бие муудаад өгөхдөө Ливи гэд. Ингээд нас харахтаа охиныхоо дэргэд нас харчдаг. Өөр гэрч байгаагүй. Байхгүй. Тэгээд дараад нь яахаарахгүй хүүн л болно шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд энэ хүү хаан ширээнд суусан. Тэгээ суухта аха таныг бол хаан ширээнд суухыг бол би мэдчихсэн. Гэхдээ та намайг хаан болгочих. Багаасаа тоглож өссөн Люцитаг би танд өгье. Миний ихчтэй гэрэл гэдэг байхгүй. Комод Цезар 13 жил Ромыг захирсан дарангуйлагч диктатор байхгүй юу? А кинон дээр бол нэг хитэн гяс ингээл гаргачихж байгаа. Тэрнээс яг бодит амьдрал дээр тэр чинь 13 жил дарангуйсан дарангуйлагч. Тэгээд ерөөсө өглөөнөөс босоод өдрийн хоол болтол гэж байгаа шүү дээ. Колизед очоод арслан ба анааш хэрс юу гэдгийг дуртай амтнаа харуулж алж идэг. Ерөөсө нэг тийм одоо нэг амтан алж зугаагаа гаргаж идэг нэг юм. Садист юм хааш. Тэгээд бодит амьдрал дээр тийм юм биш. Тэгээд ер нь бас эн чин Ромын жинхэнэ Цезарын удмын цэвэр цусыг гаргах ёстой мостой гэд өөрийнхөө ихч дүүсч гэдэг юм уу тэднэртэйгээ одоо харьцаанд ордог. Энд чинь цус ойртолт болно шүү дээ. Гэтэл эн чинь цэвэр цусны Ромын удам гарах ёстой гэдэг.
солиороод ингээд явж идэг. Теста солиороод. Тэр олон тэр нэг гүнж мүнж одоо тийм байгаа шүү дээ. Бас цэлри удмэл хүмүүс байгаа шүү дээ. Тэр хааны татвар имээсэн дурсан. Тэднэртэйгээ нэг тийм дотны хайцаанд орж идэг. Өөрөө тийм хүн байсан. Тэгэд дайн байлдаан болоод шаргагдсан цэргүүд ба шүү дээ. Одоо хөл гараа завчулсан ч гэдэм үү. Ийм цэргүүд ингээ байдаг байхад бүгднийг колизей дуудаад ир гэдэг. Дуудаад ирнэ шүү дээ. Бүгднийг өөрөө мунаар цогч алдаг. Шаргагдсан цэргүүд өөрийнх нь төлөө байлдсан шүү дээ. Тийм шүү дээ. Улс орныход л өөрийнх нь төлөө байлдаа. Тэгээд шаргацсан зэргийг. Тэгээд зохиж алдаг. Мунаар цогч алдаг. Тийм хүн байсан. Комод бол. Тэгээд ер нь нэг тийм амтан зовоох дуртай, ер нь нэг жоохон муу тал нь бүрэлдсэн л Цэзар байсан л да, яг бодит амьдрал дээр бас их хэцүү. Тэгээд зарим генералууд цэргээ хайрлаад байж хахад шаргацсан зэрэгээ өгөө гэл мунаар цохиж ална. За тэгээд ингээд ном сумаар тэн одоо ингээд ийм хүмүүсийг нэг амтан гаргаад тийм тавиадах гээд тэгж яагаад ингээд одоо харуулах. Тэгээд нэг тахир дутуу цэрэгт за нэг гарт нь худаг өгчих. Арслантаа байлдуулчих гэдэг юм уу. Байлдаад дийснийг нь одоо өөрөө харавдаг. Комод өөрөө тийм хүн байсан. Сенаттайгаач таардаггүй, сенаттай хэрэлддэг. Сенатыг ер нь тараасан чи яадын ч гэж бас их ууралдаг. Тэгээ сенатын хурал болж хахад та нар уйдгартай юм яриад байна. Би гарлаа. Би амтаа харавлаа гэд явдаг. Комод Цэзар ч өөрөө айгүй тийм харгас Цэзар байсан шүү дээ. Яг түүхэндээ ер нь энэ Августын удмаас гарч ирсэн одоо дарангуулагч Комод, гаж донд Халигул, алуурч Нерон гэлстэй балиар Цэзар руу зөндөөл гарсан. Энэ одоо сони юм аа. Агуу том философч, ховор тохиолдох галт шиг хүний хүүхэд штэ. Аав нь ямар мундаг хүн байлаа. Гэтэл өөрөө яахаараа ийм 180 градус эргэсэн юм ингэж Комод одоо хаан ширээнд сууд юм бэ. Одоо яах вэ тэгэл одоо хүн болохоор суудаг л байх л да. Тэгээд одоо нөгөөдөг чинь барбаруудыг байлдан дагуулад ир. Тэгвэл би танд тийм ээ улс тасалж өгөх мөх ухааны юм ярьж л дээ. Би одоо уурлахаа байлна ч гэдэм үү. Хэнзэрэг Гай Мацел Ливи барбаруудад очиод байлдах гэсэн чинь Гай Мацел Ливи ирж байгаа бол бид нар байлдахгүй. Бид нар Комодтой л байлдана. За тэгвэл эвлэрий гэдэг. Ингээд эвлэрдэг байхгүй юу? Манайр өөрөө байлдахгүй дипломат аргаар барбаруудын тэр амар хүчрхэг хороог эвлэрүүлээд хүрээд ирж байгаа шүү дээ. Комод одоо барбарууд бид нартай байлдахгүй эвлэрий гэж байна гэсэн чинь Гай Мацел ах минь их баярлалаа. Яг л миний хэлснээр та ятхаад орхинд оруулаад ирвүүгээ хэлсэн чинь Ливи чи удлаа хэлж биднүсийг орхинд оруулж ийн гэд нөгөөх нь яс хайчиж байгаа шүү дээ. Шууд барбарууд нь сүксэлмээ гаргаад Ливи рүү дайрдаг байхгүй. Чи биднүсийг зангад айн бишд оруулсан байна гэд. Үгүй тийм юм болоогүй Комод худлаа хэлж байгаа гэсэн чинь шууд байлдаад тэгэд нөгөөдөг чинь байлдаад арай гэж амт гараад Комодын орд руу ороод Комодтой тулддаг байхгүй. Тэгэд Комодыг тулдчихад Комод алхад хөөе Ливи. Би бурхтын хөшөө дунд явхад бүгд шоолж инээж байгаа юм шиг санагддیں۔ Чи тэрнийг сонсох юм уу? Үгүй мүү? Ямар ч байсан намайг шоолж инээж байгаа юм шиг санагддیں шүү. гэж хэлээд үхдэг. Эний дараа одоо Ливи хаан болсон. Ливи хаан болоод төр зүр жаахан хэсэгтээ барьсан боловч ер нь яваанда хувь заяа нэрэхээр задрах цаг нэрж исэн болохоор Ромын эзэнт гүрнийг задрах хэмээх хүчээр задруулахгүй гэж барих тохиолдол өөр хэрэгээ. Түүхэнд бол иймэрхүү юм болсон. Тэгэхээр Ливиг Максимус гэдэг дүрээр орлуулсан болов гэмээр. Нөгөө талын судалгаа байгаа. Маш олон жил дарангуулсан болохоор арт түмэн бослог гаргаал байлдаад байсан. Байнга Комод Цэзар руу дайрдаг. Бослог. Тэгэд нэг ёндоотой бослогон дээр Комод алсан. Бас яг тийм түүхэн баримт байгаа. Гэхдээ энэ Метаделист гэдэг нэг юм ном байгаа. Энэ номон дээр бол Марк Аврелигийн тухай өстө бүхэл сайн сайхныг өөртөө шингээсэн гайхамшигтай хаан байсан шүү гэсэн тэрнийг харуулсан гой бүтээл үүдгийн. Яг Марк Аврели бол өөрөө хэн байсан юм бэ гэдэг тал дээр гаргасан байгаа. Тэгээд энэ одоо те утга нь бол одоо яаж ийн уул яг түүхэн бодит явдал нь ийм юм. Тэр кинон дээр бол яг юу илэрхийлж ийн гэвэл хэлж байгаа шүү дээ. Комод ч яг бодит амьдрал дээр сэлмийн сургууль хийдэг байсан байхгүй юу? Гэхдээ жинхэнэ сэлмээр нөгөөдөл нь модон сэлмээр сургууль хийдэг. Тэгээ сэлмийн мундаг багш нарыг авчирж дандаа сэлмийн сургууль хийлгдэг мөртлөө тэр явуулсан багш нараа бүгдийг алчдیں۔
Дахиад шинэ багш нар явуул гэдэг. Дахиад шинэ багш нар явуулаад тэд нар модон сэлэмтэй юм чи яах. Тэгээд чи хааны хүү алж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Байлдал өөрөө жинхэнэ сэлэмтэй нөгөөдөл модон сэлмээр байлж байж чал нөгөөдөл алчихна. Дахиад нэг багш гээд ингэ солиороод идэг. Бод амьдрал дээр комод ийм хүн байсан. Бас нэг тийм ирүүлэгч юм шиг л. Энэ одоо нэг сэтгцэн юм тамаас. Энэ одоо би бүр одоо энэ комод цэцэрч бас хизүүгэл хүн шүү дээ. Яг юм байдаг. Гэтэл яг ингээд том эхлээд их барбарын дайм болж штэ. Тэр кино эхэлж яхад. Катапут энтер ингээд аваад ирсэн. Катапут баллиста авчирсан. Харвж идэв штэ. Ой дотор барбаруудтай байлтахад энэ зэвсэг бол хэрэггүй гэдэг. Энэ жоохон нэг тийм асуудал гарсан. Жоохон алдаа гарсан шүү. Хотыг эвдэхэд, хаалгыг эвдэхэд, хан хэрмний хаалгыг эвдэхэд л энэ катапут хэрэгтэй. Эсвэл ой биш тал газар байлдж байгаа бол энэ катапут болон баллиста гэдэг юм уу энэ зэвсгийг хэрэглэж болно. Барбарууд ой дотор байгаа цагт энэ харвдаг сумтай тийм ээ энэ баллиста байна. Ингээ шиддэг те галтаа чулуу шиддэг. Энэ катапут эднэр бол хэрэггүй гэж үздэг. Тэгэхээр энэ дээр бол байлдааны арга техникт бас нэг алдаа гаргасан, дутагдал гаргасан шүү гэд. Тэгээд хилцээр хийгээд ирэх гэсэн чинь толгойг нь авцсан толгойг морьтон давхиж ирж идэв шүү дээ. За хилцээр бүтэлгүй болжээ. Тэгээд энэ чинь нэг цөөхөн 20 хэдэн мянган одоо легионеруудаа зогсооцсон. Бүгд өөрийг нь general гэдэг байгаа шүү дээ. Хүндтгэхэд шүү дээ. Жанжаа гэдэг. Тэгэд нөгөөдөл нь ингээд одоо легионерууд ингээд бамбаатайгаа ингээд байж хат. Ийм цөөхөн юм чинь устгах чи гэж бодоод барбарууд нь гэж ойдтоос гарч ирдэ шүү дээ. Тэр хооронд Максимус Жанжин чинь морин цэрэг аваад давхаад хойно гараад ирж байгаа юм. Тэгэд тийшээгээ довноос ойгоосоо буугаад юм довноос буугаад нөгөө цөөхөн легионер юм байна гэд нөгөөдөлтэй байна. Нөгөөдөл нь жадаараа ингээд тогтоож идэг. Тэр хооронд нь араас нь ингэж нэг галцсамаар харах юм бол дайраараа гэсэн дохоо байдаг шүү дээ. Тэгээ галцсамаар харахад за одоо гэд ингээд дайрч орж ирээд тэгэж Цэзрийн биеийн их тааруу байгаа. Одоо энэ барбаруудыг бүрмөсөн эндүтчээ гэж бодсон. Ямар ч л байсан маш их хохирол үзээд. Тэгээ дараад нь бүгдээрээ Виктори гэл одоо дайнд орох гэлдэж шүү дээ. Та нар нов ногоон талд энэ тулдж байгаад нов ногоон талд очсон байх юм бол Элизиумд очсон гэсэн үг. Тэгэхээр санаа зовлтгүй. Харин энэ тулдаанаас амьд үлдэх юм бол бид нар бүгдээрээ гихтээ харж тариагаа ураах болно гэж нэгтгэдэж штэ. Элизиум гэдэг нь эртний Ром, эртний Грекийн методологик буюу одоо юм шашныг нь авсан. Элизиум гэдэг нь бол диважин гэсэн үг. Хожим нь энэ эдийн гэдэг цэцэрлэг одоо нөгөө христийн шашныг орсон штэ. Христийн шашин энэ үед байгаагүй. Одоо эртний Грекийн Зевс, Гера, Афина, Афродита, Хайдис, Посейдон гэдэг бурхтын яг энэ шашныг нь Ром бас ингээд Элизиум гэдэг чи одоо эдийн цэцэрлэг гэсэн одоо диважил гэсэн үг. Эргэн тойрон нов ногоон тал хүссэн мөрөөдсөн тариа будааны ургац чинь байсан болвол энэ юу та нар Элизиумд очсон шүү. Тэгэхээр танаас санаа зовтохгүй гэсэн үг. Тэгээд тэр кинон дээр Максимус гараараа ингээд тариан төрөөгөө ингээд нэг илээл мөрөөдөж идэв шүү. Гэртээ очиж чинь гээд яг тэр тариан төрөө бол орчин үеийн сорт байхгүй. Тэр тариан төрөө тэр үед ургадаггүй байсан. Нэг амар олон төрөвтэй байдаг шүү дээ санаж байна уу? Энэ бол орчин үеийн одоо тариа будааны сорт юм. Тэр үед бол өөр тариа арай нэг баг одоо сорт арай тийм хураагаад талах нь бас арай ондоо байсан байх. Одоо бол зүгээр хүн амын тоонд дэлхийн хүн амыг тижээхийн тулд шин тарианы сорт гаргая, шин юу одоо хөдөө аж ахуй агрикалчрын шинжилэлт дэвшлэр одоо ингээд нэг юм тариан төрүүгээр хичнээн хүнийг хооллох ч гэдэг юм уу тийм тариан төрүүний шинжилэл одоо бол гараад ирсэн баг шүү дээ. Сорт шинжилэгдсэн. Тэгэхэд яг ингээд нөгөө чи мөрөөдөөл тариан төрүүгийнхэн толгоог илээл ингээд мөрөөдөөл явж идэв шүү дээ. Гэртээ очиж гэж бодоод байдаг. Тэгсэн чи тэр нь яасан гэж орчин үеийн сорт байдаг юм. Бас яг тэр кинон дээр яг бас тэгэл байх л та. Тий. Тэгээд дараад нь Максимус чи надад гэр бүлийнхаа тухай яриач. Танай гэр хаана байдгүй? Манайх тэр тийм ээ тийм довн дээр их гоё байдаг юм а. Миний хүү илжиг ингээд морой тойруулаад тий жижиг морь ингээд хөөгөөд ингээд тоглож байдаг юм а. Эхнэр маа намайг сарвчлаад хүлээгээд ингэж байгаа. Өглөө хербиг гэдэг одоо нэг хоолны амтлагчийн нэр юм шиг байна. Энийг ийм гоё үнэртдэг. Оройн жасмин цэцгийн үнэр хангалдаг. Энэ бол миний мөрөөдсөн сайхан
Миний гэр оронд яг тэгдэгэ гэл хэлдэн штэ Цезартаа ярьж байгаа. Одоо хоёлаа хаан жанжин хоёр биш. Эцэг хүүгийн талаар яри Максимус. Чи надад гэр орныхаа тухай яриач гэж асуухад яг тэгж хэлдэг. Рассел Кроу яг энэ үед Австралийн эдлэндх өөрийнхөө амьдралаа ярьсан байт. Тэгэхээр зэрэг яг хүн өөрийнхөө амьдралаа мэддэг юм ярьчихаар дүрдээ маш сайн орж их гоё тийм ээ тайлбарлаж ингэж ярьдаг юм байна л да. Рассел Кроу бас яг тэр Цезартаа ярьж байхдаа яг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө тий. За тэгээд яаж чинь би бол одоо тий яг нөгөө Цезар харж байгаа шүү дээ. Максимус ялт байгуулж байгааг Виктори гэж нөгөөд чинь одоо барбаруудыг ярьсан. Тэгэл дараад нь жанжаа ингээл дөнгөт нь Цезар хурж ирээл уулзж ясан чинь бүгд хүндэтгээд яд нь штэ. Дөнгөт нь эднэраа яагаад хүндэтгээд бүх легний ороод париторууд босоод өгч ойлгож гинэ. Агуу Цезар та явж байгаа болохоор хүндлээд Максимус тэр чамааг хүндэлж байгаа маа. Чи байгаа учраас чамааг хүндэлж байгаа маа гэж хэлдэг. За одоо яаж ингэж өөр манер өөр энийг мдээгүй байхгүй юу? Цезарыг л хүндлээд байна гэж бодоод штэ. За ингээд Цезар тэгээд дараад ингээд нэг Дани дараа ингээд гараа угаад штэ усанд нүүр мүрэ хамар дээр нэг юм шарах байдیں۔ Хазар дээр нэг юм оёос байдیں۔ Тэр кино зураг авалтанд жинхнээсээ бэртцсэн. Тэгээд тэр яг тэр шарах нь бол жинхэнэ шарах, хазар дах оёо нь бол жинхэнэ оёо. Яг тэр кино зур байлдаанд одоо яаж яхад жинхнээсээ бэртчихгүй юу? Энэ бол яг тийм байлдаанда киноны зураг авалтанд бас нэг жижиг сажиг шалбархааны бэртгэл бас их бэртгэл гардаг л да. Гарна марлаг. Тий, яг тийм болдог. Тэгээд миний охин чамааг үргэлж хүндэлж чамааг ярьдаг. Харин би ч гэсэн чамааг одоо бодож л байна. Чи одоо юу хүсэж чинь? Одоо би гэртээ харна. Гэртээ харахынхаа өмнө чи Цезарийн тушаалыг биелүүлэхэд бэлэн үү? Агуу Цезар, та тушаалаа өгнө үү? Таны тушаалыг биелүүлнэ. Энэ бол миний сүүлчийн тушаал шүү. Та тушаалаа өгөө. Би биелүүлье. Би Ромыг чамаар захируулмаар. Та чинь Камод гэдэг хүүтэй шүү дээ. Агуу Цезар минь. Камод чадахгүй. Тэр нь хаан байх шинж бүрдээгүй. Харин чамд бүрдсэн. Хаан хүнд байх 4 шинж гэж байдаг юм аа. 1-дүгээрт мэрэгэн ухаан. 2-дүгээрт шудраг ёс. 3-дүгээрт төвчээр. 4-дүгээрт бүр суур. Камодод энэ бүхэн бүрэлдээгүй. Харин бити татгалзаач. Ромыг авраач гэж гойдог. Гүй чин сэтгэлээсээ би чадахгүй үгүй гэж хэлмээр байна. Гэвч хаан гуйж байгаа болохоор би яаж чадахгүй байна. Агуу Цезар минь. Ийм л болохоор чинь би чамд Ромыг өдөрдүүлье гээд байгаа юм аа. гэж хэлдэг. Их хүссэн хүнд төрийн жолог бүү атгуул. Эзэн Чингис хааны сургаал байдаг шүү дээ. Нөгөө Камод нь одоо аав намайг хаан болгох юм бол би тэг ингэн гээд одоо ингээд төсөөлцсөн байгаа шүү дээ. Гэтэл үгүй болохгүй гэсэн үнийг болгож шүү дээ. Яагаад болгож байгаа? Нэг нь болъё гэсэн үнийг болгох юм бол өөрийнхөө амбицийг хөөгөөд ирэх ашигаа бодоод яваад өгнө. Улс орон ард түмнээ мартна. Болохгүй гэсэн хүний хэрэг болгох юм бол тэр чинь ямар амар эрсдэл хүлээдэг сул тал хэцүүг нь мэдээд идэг байхгүй. За ингээд одоо яаж юм? Максимусыг хаан болгоё гэдээ одоо ингээд одоо шийдэж штеп. Гэтэл одоо чи Роми өмнө хүлээх үүргээ бэлэн үү гэдээ одоо асуудаг штеп. Нөгөө хүүгээсээ бэлэн. Чи Ромыг захирахгүй. Чи захирахгүй холдоолог. Энэ бол чиний Роми өмнө хийх үүрэг гэж хэлж штеп. Аава. Та намайг ерөөсөө мэдэхгүй байна. Чамд хаан хүнд байх шинж байхгүй Камод. Тийм л дээ. Гэхдээ надад амбиц байгаа. Энэ юу гэсэн үг? Ирэх мэдлийн төлөө өсөл байгаа. Тодорхой хэмжээний эр зэрэг байгаа. Гэхдээ юун дээр гаргахаа шийддэг эр зэрэг байгаа. Тэгээд хуйлдааны онлыг би мэднэ. Хэлж байгааз хуйлдааны онлыг би бол маш сайн хуйлдаж хэнийг талдаа татахыг би маш мэддэг. Тэгээд би хайр наргүй харгас ширүүн байдаг. Энэ хаан хүнд байх ёстой биз дээ. Чи энд буруугүй. Чи миний хүү болж төрсөнд ямар ч буруу байхгүй Камод.
Би эцэг чинь болж төрсөнд буруу таагаамаа гэж тэгдэж штэ. Тэгэхэд аава та намайг олж гараагүй аава. Тэг чин яаж ин миний оронд хэн энэ Ромыг авах юм бэ гэсэн чинь Максимус захирна гэж хэлдэг штэ. Тэр мөстө нэрэ баг байхаас нь аав нь яд Максимусыг аваа явцсан. Хүн өөрийнхөө хүүхдээ хайрлаад гэртээ үлдээчт юм байна. Дайн дагуулж явахгүй. Нөгөөх нь тийчээ эрхлээд ураараа байж идэг. Харин Максимусыг дагуулад явхад зүгээр ёстой хүний хүүхдийг зодоод толгоотоо чи яриа шүүхэр зэрэг болж штэ. Энэ яаж зүгээр нэг тариачин хүн мөртлөө жанжин болтлоо Цэзрийн хажууд явсан. Бүх тулалдаанд нь Цэзар орсон. Биш ээ Максимус орсон. Халуун тоонд нь Максимус буцалсан. Цэзар өөрөө хараад байж исэн. Бүх шинж чанар нь Максимус өөрийг нь яг дуурайж булааж яг сургасан Цэзараасаа өвлөж авч байгаа байхгүй энэ олон жилийн хугацаанд Максимус Ромыг хурж ирээд зэгцлээд өгнө. Тэгтээ энэ цэргийн хүн. Төрийн хүн биш. Зэгцлээд өгнө. Тэгэл яваад өгнө гэдгийг мэдчихсэн. Ямар ч байсан Ромын Цэзрийн мөрөөдөл юм байсан. Тэгтэл Максимус хамт явсан төрсөн эгч Луцидаа Максимус тайртай болсон байдаг. Гэтэл Цэзрийг ааваа эцэг минь гэж дуудаж штэ. Миний аавыг хүртэл аав минь гэж дуудаж идэг. Миний ихчийн төрсөн ихчийн хайрыг булаадаг. Нийт легнио Ромын ард түмний сэтгэлийг өөртөө татаж чадсан байдаг. Тэгэхээр энэ ер нь хий юм бэ? Миний Ром усыг булааж ийн. Миний хаан сэндийг булааж ийн. Энэ ер нь хий нөөч хатаарч эхэлж байгаа байхгүй. Энэ үг наалаа. Тэгэд аава гэстэй бүтээчих чагстай гэдэг. Одоо Цэзрийг аллаа. Тэгэд чи надад үнчүү би нэг л удаа гараа өгдөг шүү гэж хэлдэн штэ. Тэнгот нь хаан эцэг хүчиж гээд хабар зүр эцэг хаан үхлээ гэд ингэ явж байгаа штэ. Тэр чин айларт нөгөө нэг зохион байгуулалтаа хийсэн. Тэнгот нь их чин мэдж байгаа штэ. Аавыг алдсныг алгадж байгаа штэ. Тэгснээ Хайл Цэзар гэд гарын үнсэж штэ. Одоо хөлийн төч орж штэ. Тэнгот нь Квинтус яг бариад авдсан штэ. Квинтус чи надад амлчих. Миний ихнэр хүүхдийг харж хандна гэж амлаач гэсэн чинь чи удахгүй тэдэртэйгээ уулзна гэж хэлдэг байхгүй. Айлэрт хүн явуулсан. Ихнэр хүүхдүүд нь алдсан. Манайр нэг амжих гад 2 морьтой давхад байгаа шүү дээ. Үгүй айлэрт явуулсан тэр камо тэрнийг шийтдсэн. Хэрвээ Цэзар гэдэг нэг жоохон хүлэн зөвшөөрсөн бол нэг хортоо дарсаг бол ямар нэгэн байдлаар Максимусыг алхал байсан. Тэр чинь яаж намайг тэ миний ихнэр чи айлэрт чи өөрөө тэдэрт удахгүй уулзнаа гэж хэлж байгаа шүү дээ. Ингэ. Тэгээд дараад яг нэг барьж аваачаад одоо юм байхгүй. Генерал хүнийг генералын цэргүүдийн дунд барих бол цэргүүд нь тэр генералдаа итгэдэг юм чинь генералаа хамгаалчихна. Тэр төрийн тусгай албадын тусгай газар аваачиж жагаад хээр зайд аваачиж байгаа буутгч штэ. Тэр Камодын усууд одоо хурж ирээд ингээд одоо цааслах гэж байгаа штэ. Тэгэхэд яаж цэрэг ирийн ёсоор хүлээчээ гэж гойдны. Толгой бити аваачаа зүгээр дүрчих гэж хэлж байгаа штэ. Тэр чинь толгоотойгоо биеийн бүтэн генерал хүн яд шинж хүндэтгэлтэй аалаа гэдэг. Яг дүрх гэжсэн чи хоошоогоо цохоод сэлмийг нь аваад хүзүүн зочоод эргэж аваад яг ингэ завхсан чинь нөгөө гардгүй штэ. Тэр чинь байнга сэлмээ гардгүй энэ харуул хамгаалтын албаныхан чинь сэлэн зүгээр байж л байдаг. Сэлмээ гаргадаг болохоор нөгөө хүүтэнд гацчихгүй юу. Бэрч осгох цагт илт хуйнаасаа суурдгүй гэж хэлдэж штэ. А нөгөө талаараа бас яг англи дээр нь буулгах юм бол энэ нутгийн хүүтэнд сэлэм хуйнаасаа гардгүй гэж илт хуйнаасаа гардгүй гэж хэлдэг. Тэгээ завчиж байгаа штэ. За ингээ гэртээ очсон. Тэгээд одоо яасан дөө өөрөө боолын худалдааны юм болсон. Оролцсон. Одоо тэгэл ихнэр хүүхдээ аварч чадаагүй үхий гэж бодож исэн байдаг. Тэгэхэд өөрийг нь аваад одоо дараа яг үйл бичгтэй. Боолын худалдаачид олоод авчиж байгаа штэ. Спикер гэж бичгтэй. Сенат Quintus Senate people Queti Romal гэсэн үг байхгүй юу? Ромын Сенат ба ард түмний төлөө гэсэн Ромын бэлэг тэмдэг бүргэдтэй байдаг. Спикер гэдэг. Тэрнийг нэг арилгаад энэ одоо юуны тэмдэгтэй гэж нэг яг тэр үед нэг жижиг еврейд чинь хэлдэг шин. Хөөч Proximo гэж бүлдгийн барьчдаг шин. Чүмүү надад анааш зарсан. Тэд нар чи бүгдээр ир юм уу мэддэггүй хоорондоо явцлаа. Хашаа тавиад яваад шин. За тэгээд 8 бол 8 одоо буцсан дуусан. За болёо зүгээр. За би шинэ бараатай ирсэн дээ. Proximo очиод үзчихэлтэй гэж нийтэгдэг. Тэгээ очиод үтсэн чинь эдгээр чинь бүгдээрээ ядарсан байна. За Proximo би чамд хямдруулаад өгөндөө гэж нийтэгдэн штэ. Тэгээд нэг юм байгаа. Нөгөөдөл чинь худалдаж авч байгаа. Энэ хорвоод ээж нар чинь таанусыг авчирсан. Энэ хорвоод би таанусыг энэ хорвоогоос өдөх хүн чинь байна. Та нарт ихтэй энэ хорвоогоос явахдаа энийг сонсно. Энэ юу гэсэн үг гэж
Энэ бол агуу их хүндэтгэл гэж хэлж байгаа байхгүй. Энэ гладиаторуудын чинь тухайн үед маш их одоо хүндэтгдэг. Гладиаторуудын тэмцээн гарахад одоо реклам болдог байхгүй. Энэ Fanta, Sprite гэдээ барьцсан одоо нэг юм одоо entertainment сурталчилгаа болно шүү дээ. Гладиаторуудыг одоо Чадун Жимсний тос рекламдуулдаг ч гэдэг юм нэг юм тухайн үед болж ирсэн. Маш их хүндэтгдэг. Тэгээд бас тийм ээ эмэгтэйчүүдтэй ингээд хүссэн эмэгтэйчүүдтэй ингээд одоо бас ингээд унтуулдаг ч гэдэг юм уу. Эсвэл одоо хоёр ноён хоорондоо би нэг одоо би танаад ингээд зочлоод ирнэ шүү дээ. Чи надад зориулж одоо гладиаторын тэмцээн бас өөрөө зохион байгуулдаг. Бас миний гладиатор чиний гладиатортай тулалддаг. Энэ юу гэсэн үг вэ? Хоёулаа зүгээр амьд видео үзэж гэсэн үг. Тухайн үед бас яг тийм 6 цэнгэлэн нэг юм. 6 цэнгэлэн л бас яг тийм. Тэгэхээр гладиаторууд их хүндэтгэлтэй байсан тухайн үедээ. Тэгээд яг энэ реклам одоо зар сурчлагаа гэх юм бол хүмүүс итгэхгүй байхаа. Уулын түүх нь ийм байсан. Гэхдээ хүмүүс жоохон үзэж байгаа энэ цагийн хүмүүс маань жоохон итгэхгүй байх гэдэг энийг нь бас хасч исэн юм байлээ. Ridley Scott бол. Киноноосоо. Тэг киноноосоо бас хасч исэн. Тэгэхэд Максимус нэг л юмыг ойлгосон. Би байлдаад ах юм бол би яа. Цезарт очиод алчиж болох юм байна гэж ойлгодог байхгүй. Цезарт ойрхон очиод чинь өшөөг авахгүй яваад байгаа шүү дээ. Тэр чинь өөр нь ингээл бодоодсэн чинь Колизед ингээд очихл юм бол би Цезарт ойртох юм байна гэд одоо нэг чинь өшөө авах гэдэг юм байхгүй юу. Тэгэхэд Проксимо хэлдэг шүү дээ. Би бол агуу гладиатор байсан. Тийм болохоор надад модон гэлд өгсөн. Гладиаторын тэмцээн болоод одоо үзүүр түрүү болсон ч гэдэг юм нэг амьд үлдсэн гладиатор эсвэл хоёр амьд үлдсэн гладиатор ч гэдэг юм үзүүр түрүү болсон гэдэг юм уу да. Тим имийг элдийг өгдөг байхгүй. Энэ эрх чөлөөтэй болсон гэсэн үг. Ромын Цезар өгдөг. Тэгэхэл Ром түрүү тэгэхэд энэ мүү байлдаагүй юм байж Комодус ирдэ штэ. Сенатууд хардсан штэ. Энэ мүү байлдаагүй юм байж ялгчийн дүрээр иж яхад тэ. За жаахан боломж өгчил доо гэдэг штэ. Энэ тэнхийг одоо нэг бас нэг жоохон явуучих юм бас харин 150 өдөр гладиаторын тэмцээн болдог ба штэ. Энэ яаж ин 150 өдөр 6 цэнгэл хийчээд ард нь бүх сенатууд товсгож идэх байхгүй Комод. Толгойд нь амар ажилдаг, буруу тийшээ ажилдаг. 150 өдөр наадам зохиол яад вэ? Наадам 150 өдөр үргэлжлүүл яах юм? Наацгархах та. Тий. Улс их орон Ромын эзэнт гүрэн хямралд ороод эхлэхэд албаар 6 цэнгэл рүү ингэж хандуулж ягаад арднастай бүх юм хийдэг байхгүй. Тэгэхээр ингээд 150 өдөр чамайг шоуд уулцсан, сонгуул 150 өдөр, сонгуулийн сурталчилгаа 150 өдөр болох юм бол чи тэр дэвшиж байгаа нөхрийг л дэмжиж таараа байхгүй юу да. Тэр чинь яаж ин ийм найр наадам гэдэг юм улс төрийн тал дээр ирнэ яаж ин найр наадам 6 цэнгэл рүү хэлбийлэн гэдэг чинь улс төрийнх ашиг онжоо гаргах, эрх ашигыг маш их гаргадаг байна шүү дээ. Тэрнийг гаргаж ирж байгаа. Гас гаргасан. Энэ найруулагч юу н олон зүйлийг харуулсан байл. Тэ энийг ногоороо. Тийм. Тэгээд хамгийн гол нь Максимус бол нэг цагаан тал. Хэн бол Комодус бол хар тал. Хар цагааны мөргөлдөө юм шиг байна. Тэгээд яг хөө энэ кино бол яг хөө би яриад яг хөө үзэгчд маань үзсэн. Дахин үзээрэй. Хамгийн гол юм байгаа. Хамгийн сүлд хэлдэж шít. Өөрийг нэг хортой хутгаар жадалчаад өөртөө байлдаад алъя гэдэг шít. Тэгтээ алуулдаг шít. Тэгэхэд хэлж байгаа шít. Квинт нөхдийг минь сулал гэж хамгийн түрүүнд хэлдэг. Тэр чинь одоо Цезар гладиаторууд ч гэсэн нэр яаж ин Максимусын төлөө гладиаторууд чинь бол бүгдээр амар бэлтгэгдсэн болохоор гладиаторуудын хүндэтгэлийг авна гэж ёстой байхгүй. Энэ ховор тохиолдол. Гэтэл гладиаторуудын хүндэтгэлийг авсан түүхэнд ганцхан хүн гарсан. Тэр бол Спартак. Энэ бол бодит хүн. Энэ канон дээр бол бүх гладиаторууд Максимус гэдэг чинь яаж гладиаторуудын сэтгэл санаа, Ромын ард түмнийхний сэтгэл санааг эзэмдсэн хүн байхгүй юу? Энэ канон дээр ингэж гарч ирж байгаа. Энэ их ховор тохиолдол шүү гладиаторын сэтгэл. Тэгэд яаж ин миний нөхдийг чөлөөл гэж хэлж байна. Хоёрт яаж ин сенатор Гракхыг гаргаад суллаад төрийн удирдлагыг тэрэнд өг. Ром дахиад бүгд найрамд тус болох ёстой юм аа гэж хэлж байна. Чиний хүү аюул хүү болсон гэж одоо хэлж штэ. Тэгэхээр яаж юм хичнээн амар дарангуулагч хаан чи хий юм бэ гэж чинь намайг Максимус Дисимус Меридус гэдэг юмхт өмдөндөө шээх шахаж айгаад ухарж байгаа биз дээ. Дарангуулагчийг айлгаж байгаа тэр гладиаторын дүрийг гаргаж ирж штэ. Ичи бүрстэ амар жанжин. Дарангуулагчийг айлгаж штэ. Тэгэхээр тэр хамгийн сүүл тэрнийг алчаад өөрөө ингээд би одоо өглөө гэдэг ч унчиж байгаа штэ. Тэнгуут нь Жимоны хүнсүү гэдэг нэг харж өвчин тоглолт штэ. Өөрийнх нь цус болцсон элсийг нь ингэж яаж яагаад өөрийнх нь эхнэр хүүхдийнх нь тоглоом шиг юм хийгээд би чамтай уулзнаа гэхдээ одоо биш ээ гэж хэлдэг штэ.
За яг энэ Гладиатор кино яг юу гэсэн үг вэ? Шудраг ёс, ардчлал, бүгд найрамдах засаглал. Ромыг сенат шийдэж байгаа. Хичнээн дарангуулах байсан чи ард түмэн дугаавэ. Би энэ мөг би бол хаа юм чинь энэ мөг цаазлан гэж штэ. Тэгээгүй лив амьд үлдээ гэдэг тавцсан. Тий. Ром ийм ардчлалтай байсан юм аа. Энийг харуулж байгаа. Тий. Энэ кинон дээр бодит амьдрал дээр Марк Аврелигийн хүсэл мөрөөдөл нь Марк Аврелитайгаа цуг байхгүй болсон. Дараад нь комодын үйл ирсэн. Харин энэ кинон дээр Марк Аврелигийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд дуусч байгаа. Ром дахин бүгд найрамд тус болно. Ромыг сенат захирнаа. Энэ бол агуу байлдан дагуулагч Марк Аврели Цезарийн Цезарийн сүүлчийн хүсэл байсан юм а гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ кинон дээр Марк Аврелигийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд дуусгаж байгаа. Гайхалтай. За тэгээд энэ гайхалтай киног ингээд ярилцлаа. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.